Аймгийн засаг даргын санаачилгаар зохион байгуулсан Дархан e-спорт 2025 тэмцээн амжилттай болж өндөрлөө. Тус тэмцээнд 84 багийн 420 тамирчин оролцсноос Counter Strike-ийн төрөлд шилдэг 4, Mobile Legends төрөлд шилдэг 4 багууд өнгөрсөн амралтын өдөр финалийн тоглолтуудаа Дархан United Arena-д хийлээ. Counter Strike-ийн төрөлд 1-р байрыг GLE Sport баг, 2-р байрыг Hammer баг, тусгай хайрыг S&S 6-7 багууд эзэлсэн бол Mobile Legends төрөлд 1-р байрыг Хуучин Дархан баг, 2-р багийг Revolution баг, 3-р байрыг 666 баг, харин 4-р байрыг нэг эсрэг 100 багууд тус эзэлж шагналаа гарт авлаа. Өрсөлдөөн бол бусад багууд маань ер нь аюу чанга байлаа. Тэгээд бэлтгэл сайн байсан. Тодорхой аймгийн хэмжээнд анхудаа зохион байгуулагдсан тэмцээн болохоор бидний хувьд ч гэсэн ер нь гоё байлаа. Цаашдаа тэгээ олон илүү өөр тэмцээнүүдэд орохыг хүсэж байна. Жил болгон тогтмол зохион байгуулалтаас ойлгож бодож байна. Янз бүрэлтэй яг бүх насныхан л байна. Манай багт бол тэгээ ер нь бол хамгийн дээд нь бол 10 гаруй жилийн туршлагатай тамирчин бол байгаа. Тэгээ байхав манай бусад багуудаас арай давуу талаас арай стратеги төлөвлөхөө би нэг арай илүү сайн мэддэг, яаж тоглохыг мэддэг байсан болохоор ер нь дефолт скиллүүд нь аюу сайн байсан тий. За ер нь албан ёсоор баг болоод тэгээ цаашдаа тэмцээнүүдэд тогтмол оролцсон л гэж бодож байна да. За гоё байна. Үнэхээр сайн байлаа. Тэгээ Хуучин Дархан Бэбэкшн баг бол үнэхээр сайн байсан. Тэгээ Jungle Attack тэргээл бүгдээрээ сайн байсан. За тэр тал дээр бол үнэхээр гоё баяртай байгаа. Тэгээ одоо яг бид ингээд дэмжиж гоё тэмцээн орлоо зохион байгуулж байгаа л үнэхээр их баярлж байгаа. Тэгээд азаа тарахтай баярлалаа гэж хэлээ. Тэ азаа тарахтай баярлалаа. Тэгээ бүх ингээд ер нь ингээд яг тэмцээн айгу баг амар зөөхөн байдаг. Яг нэмэл дээр хотод ч гэсэн ер нь баг жилд нэг өсрөл нэг 2-3 тэмцээн болдог. Тэгээд яг дахандаас яг ингээд тийм гоё ингээд лангаар ингээд United Arena-д ингээд тайз мэдсаад ингээд тоглох айгу гоё байлаа. Ер нь бол яг иймгүй тэмцээн маш зөөхөн байдаг байна тий. Тэмцээнд нийт 84 багийн 420 гаруй тамирчид амжилттай оролцоод тэмцээн маань өнөөдөр 18-ны өдөр амжилттай зохион байгуулж дуслаа. Тэгээд тэмцээний маань гранд финал шалгарсан шилдэг 4 баг болон шилдэг тоглогч нар маань бас энд шалгарлаа. За тэгээд тэмцээн зохион байгуулалт болон энэ тэмцээнд ирдэж оролцсон тэмцээний маань ирж үзсэн нийт e-спорт сонирхогч залуучуудтай талархсан хэлээ. За тэмцээн уралдаанд явахад ивент гिच зохион байгуулагч байгууллагууд их чухал байдаг. Тэгээд төрийн байгууллагуудаас гадна энд маань ивент гिच байгууллагууд маань бас энд гिच оролцсон байгаа. Энд Grand Park, Grand City, Hammer, Magnolia, Bainbridge, Next Electronics, Mobicom, Дархан United Arena, залуучууд театр гэдэг ивент гिच байгууллагууд маань оролцож байна. Хамтын хүчээр тэмцээний зохион байгуулалт. Тэмцээнд хамгийн гол үүрэг оролцоо оруулсан e-спорт, Дархан e-спорт клубүүдтэй бас талархсан илэрхийлэн зүг баг. Nesis Sport Club, Rome болон D-Game гэсэн тоглоомын спорт клубүүд бас энэ дээр ивент гिच оролцсон. Тэгээд цаашдаа энэ тэмцээн уламжлалт болон зохион байгуулагдана. Оролцсон та бүхэндээ баярлалаа. Энэхүү тэмцээнийг цаашид жил бүр уламжлалт болгон зохион байгуулахаар төлөвлөж байна.